За Монгол Улс их хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын хавцралтаар баталсан Алсын хараа 2050 хөгжлийн бодлогод олон тулгуурд эдийн засгт улс болох зорилтын хүрээнд 2030 он гэхэд бизнес хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, төр хувийн хөвшлийн түншлийг хөгжүүлэх зорилтыг тавьсан билээ. Мөн Улсын их хурлын 2024 оны 21-р тогтоолын хавцралтаар баталсан засгийн газрын 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрт зах зээл дэх төрийн оролцоог бууруулах, бизнес хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, олон тулгуурд эдийн засгийг бэхжүүлэх, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчийг дэмжсэн эрх зүйн орчныг босронгуй болгох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр тусгасан болно. Өнөөдөр Монгол улсын аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, эдийн засгийг зохицуулахтай холбоотой 200 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаач эдийн засгийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, доктортой байдлыг хангах талаар нэгдсэн зохицуулт бүхий хууль батлагдаагүй байна. Олон улсын туршлагаас харахад аж ахуйн үйл ажиллагааны эрх чөлөөг хуулиулан баталгаажуулах, төрийн оролцоо хязгаарлах нь бизнес эрхлэгчд болон хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтанд эерэг нөлөө үзүүлдэг байна. Мөн төрийн оролцоог бууруулах нь зах зээлийн үр дүнтэй үйл ажиллагааг хангаж, эдийн засгийн доктортой байдал, өсөлтийг дэмжих төдийгүй хөрөнгө оруулалт, инновацийг дэмжих таатай орчныг бүрдүүлдэг байна. Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индексээр Монгол улс 2025 онд 176 улсаас 76 дугаар байранд эрэмблэгдэж, наримчлагдсан дэд үзүүлэлтийн оноогоор өмчийн эрх, төрийн зарчимт байдал, бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулагчид ээлтэй байдал зэрэг үзүүлэлтээр дунд бага гэж үнэлэгдлээ. Монгол улсын эдийн засаг уулуурхайн салбар төвлөрсөн бүтцтэй хэвээр байгаа бөгөөд 1990-ээс 2025 оны 2-р улирал хүртэл хугацаанд орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 74% нь уулуурхайн салбарт ногдож байна. Сүүлийн 10 жилд гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал жилд дунджаар 2.6 тэрбум Америк доллар байгаагийн 2.2 тэрбум Америк долларыг оюу толгойн төсөл дангаараа бүрдүүлсэн боловч хөрөнгө оруулалтын буцаан төлөлтийн нөлөөгөөр цэвэр дүнгээр орж ирж буй хөрөнгө оруулалтын дүн 1 тэрбум $, хүрэхгүй байна. Уулуурхайн болон уулуурхайн бус салбарын хөрөнгө оруулалтын цэвэр орох урсгалын өсөлт буурч байгаа тул эдийн засгийн бүх салбарыг тэлж төрөлжүүлэх, салбаруудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх зүй ёсны шаардлага үүсэж байна. Иймд хөгжлийн бодлого туссан зорилт арга хэмжээ хэрэгжүүлэх, бизнес хөрөнгө оруулалтын орчин толгомдож буй хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор засгийн газраас баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн шинжилгээний хүрээнд эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулад байна. Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн зорилго нь иргэн хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхийг баталгаажуулж, төрийн оролцоог багасгах, бизнес эрхлэх орчныг сайжруулахад чиглэгдсэн болно. Хуулийн төсөлд эдийн засгийн эрх чөлөөг хангах үндсэн зарчмуудыг тусгаж, төрөөс эдийн засгийн эрх чөлөөг хангахтай холбоотой бодлого авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхойллоо. Төрийн үйлчлэгийг түргэн шуурхай үзүүлэх, төрийн байгууллага албан тушаалтны зүгээс бизнес эрхлэгчийн доктортой үйл ажиллагаа явуулахад сөргөөр нөлөөлөх, хориглох үйл ажиллагааг тодорхойлсон болно. Төр хувийн хөвшлийн зөвлөлдөх механизмыг бий болгож, орон тооны бус эдийн засгийн бодлогын зөвлөлийн чиг үүрэг болон төрийн бодлогын шийдвэр гаргалтад хувийн хөвшлийн оролцоог хангах зохицуултыг тусгалаа. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг дагалдан хөрөнгө оруулалтыг татах, дахин хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, хөрөнгө оруулагчийн хууль ёсны баталгааг хангах зорилгоор хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан. Тус хуульд хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх ашигыг хамгаалах, гомдлыг шуурхай барагдуулах зорилгоор хөрөнгө оруулагчийн эрх ашигыг хамгаалах орон тооны бус зөвлөлийн чиг үүргийг тодорхой болгож, хөрөнгө оруулалтын баталгаа хангах хуулийн зохицуултыг сайжруулсан болно. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд улсын төсвөөс нэмэлт зардал үүсгэх, шинэ бүтэц орон тоо бий болгох зохицуулт агуулгадаагүй болно. Тус хууль батлагдсанаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн эдийн засгийн эрх чөлөө хангагдаж, төрийн байгууллагын аж ахуйн үйл ажиллагаа дах оролцоо сөрөг нөлөөлөл буурч, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдэх болно. Иймд хуулийн төслийг хэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.